Монгол улсаас гэрийнхээ 5 дахь орчин нөхцлөөс гар утсаараа мөнгө олж болох Google Play Store дээр 4.6 одны үнэлгээтэй 8,000 хүн ревью бичсэн гар утасны мөнгө олдог аппликейшнийг өнөөдөр та бүхэнд танилцуулна. Энэ YouTube сувг дээр Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудын талаар контент тавигддаг. Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудыг мэдхийг хүсэх юм бол миний YouTube сувгийг subscribe хийгээд bell icon дээр нь аалгээд дараад өгөөрэй. Тэгснээр дараачийн интернетээр мөнгө олох бичлэгнүүдийг цаг тухайд нь үзэх боломжтой. Дараачийн PI Network хүмүүсийн ингэж яриад байгаа аппликейшнийг өчигдөр би татаж явлаа. За энэ аппликейшн бол одоо дөнгөж эхэлж байгаа учраас энэ бичлэгийг үзэж байгаа та нарын аппликейшн руу өнөөдөр орох юм бол анхдагч болно гэсэн баг. За тэгээд энэ аппликейшн дээр 100% үн төлбөргүй мөнгө болно. Та нар ямар ч юу ч худалдаж авахгүй 100% үн төлбөргүй мөнгө болно. Гэхдээ үн төлбөргүй мөнгө олдог аппликейшнууд нэг хоёрын хооронд нэг жоохон мөнгө өгдөг. Одоо жишээ нь Hamster Combat те. Харин миний бодлоор энэ аппликейшн бол нэлээд дажгүй мөнгө өгөх болов гэж бодож байна. За тэгээд энэ аппликейшн дээр та бүхэн нэгдэж орсныхоо дараагаар майнинг хийн, олборлолт хийн. Олборлолт хийхин тулд энэ доор харагдж байгаа 5 кнопны home буюу хамгийн ихнийх дээрээ дараад тэгээ майнинг гэсэн кнопон дээр дарна. За ингээд майнинг гэдэг энэ кнопон дээр дарангууд хүмүүсийн хийсэн койнууд гараад ирж байгаа. Тэгээ та нар энэ хүмүүсийн хийсэн койнуудын аль нэгийг нь сонгоод майнинг хийж болно. За одоо жишээ нь би энэ T2T-г майнинг хийхин тулд T2T дээр дараад за тэгэнгүүт энэ Start Mining T2T гэсэн кнопон дээр дараал болоо. Одоо энэ секунд нь ингээд дуусангууд ирэхэд бол майнинг хийгээд эхэлнэ. Тэгээд зарим нэг coin дээр майнинг хийхэд жоохон алдаа заадаг юм байна лээ. За ингээд ирэхэд бол майнинг started. Энэ coin-ыг би одоо майнинг хийгээд эхэлчихэж байна гэсэн. Өдөр болгон та нар 3 ширхэг coin-ыг майнинг хийж болно. За одоо хэдүүлээ 2 дахь майнинг хийх coin-оор GDI-г сонгочихъя. За start mining GDI. Та нар бас энэ аппликейшн дээр өөрсдийнхөө coin-ыг эдгээр хүмүүстэй адилхан ингээд гаргаж болно. Магадгүй та нарын энэ аппликейшн дээр гаргасан coin-ыг чинь ирээдүйд Binance дээр гаргаад өгч юм уу те. Бүр тийм сонирхолтой зүйл бол ажиглагдаад байгаа. За одоо дулаа 3 дахь coin-ороо Nova-г сонгочихъя. Nova Chain. За start mining Nova. Магадгүй энэ аппликейшн ирээдүйд Binance-тэй адилхан exchange болоод хөрчих юм болов уу? Одоогийн байдлаар сайн мэдж байгаа юм бол хадаг. Ямар ч тач хүмүүс өөрсдийнхөө coin гаргадаг юм байна. Тэгээ хүмүүсийн гаргасан coin-уудыг бусад хүмүүс нь mining хийдэг юм байна. Одоогийн байдлаар миний мэдж байгаа зүйл бол ийм байна. За ингээд би 3 ширхэг coin-ыг олборлоод эхэлчихэж байгаа. Тэгээд энэ 3 ширхэг миний олборлолт хийж байгаа coin-ууд нь 8 цагийн дараа олборлолтод зогсох юм байна. Тэгээд 8 цагийн дараа олборлолтод зогссны дараагаар би дахиад 3 ширхэг coin сонгоод олборлолтоо эхлүүлнэ. За одоо хэдүүлээ миний wallet-ыг дараад миний wallet дээр юу байгаарэ? Одоогийн байдлаар би Bachir гэдэг coin-ыг болохоор 214 Bachir coin-ыг олборлсон байна. Rug Pool гэдэг 21 Rug Pool coin-ыг олборлсон байна. Smart Token-ыг 19 SMTS-ыг олборлсон байна. Магадгүй миний бодлоор та нарын аппликейшн дээр coin үүсгээд тэгээд та нарын үүсгэсэн coin-ыг чинь магадгүй ирээдүйд өөрсдийнхөө exchange дээр гаргах ч юм уу эсвэл одоо Binance дээр гаргах ч юм уу тэгэж магадгүй. Тэгэхээр ирэхэд бол PI network-тэй төстэй ч гэсэн энүүгээрээ бас PI network-аас илүү шинэлэг. За тэгээд тэрнээс гадна та бүхэн task-уудыг нь биелүүлээд бас CP point-уудыг суулгуулж болно. Тэгээд энэ аппликейшны coin нь Binance дээр гарах үед та нар цуглуулсан CP оноонуудаа тэр coin-оор нь сольж авах байхгүй. Тэгэхээр энэ CP оноо өгч байгаа даадууруудаа сайн биелүүлэх хэрэгтэй.
За одоо жишээ нь 5 хүн өөргөсөн даалгавар байна. Хамгийн ихний даалгавар нь, хоёр дахь даалгавар нь болохоор нэг тоглоом тоглоо гэж байна. Тоглоом тоглох юм бол 10 CP point өгөх юм байна. Тэгээд өдөр болгон нэг удаа тоглоом тоглоход 150 CP өгөх юм байна. Одоо хэдүүлээ ямар тоглоом байдгийг тэрийг нь харъя. За play дээр нь даръя. За энэчнээс ирэхэд бол аль нэг тоглоомыг нь хэдүүлээ сонгоё. За хэдүүлээ энэ Fever Basketball Fever гэдгийг нь харъя. Open. Атгүй энэ аппликейшн дээр хэрвээ код бичиж чаддгүй өөрсдөө тоглоомыг ингээд хийгээ тавьчих болдог гэж магадгүй. За тоглоод үзье. Би энэ колцоо руу бөмбөг шидэх юм байна. За нэг орсон. Хоёр орсон. Гурав орсон. 4 орсон. За 5. Энэ бол амар амархан юм байна. 6 дахь нь орсонгүй. Тэгээд би нэг ч скор авсангүй. Яагаад скор авсангүй? За хоомроо боцсон. За одоо нэг даалгавар нь бэлэгдсэн байна уу гэдэг харъя. За таск руу ороод харж байна. Сайн нэг тоглоом тоглосон. Эхний хоёр даалгавар нь бэлэгдсэн байна. Өдөр болгоо нэг удаа тоглоом тоглох. Тэгээ хамгийн анхны тоглоом тоглох гэд хоёр даалгавар нь бэлэгдсэн байна. Одоо хэдүүлээ claim reward дээр нь дараад CP оноонуудаа цуглуулъя. Тэгээд бас XP өгд юм байна. XP өгөхөөр нөгөө аккаунтны чи левел нэмэгдэнэ. Магадгүй аккаунтны чи левел ингээд өсөд явах тусам энэ таскуудаас өгч байгаа CP онооных нь хэмжээ нь бас дагаад ихсдэг гэж магадгүй. За тэгээд одоогийн байдлаар бол магадгүй гэж ярьж байгаа ч гэсэн дараагийн хэд хэдэн цоврлууд дээр бол дараагийн ангиуд дээр бол би энэ аппликейшны тухай бүр сайн судлаад та нарт ирэхэд бол энэ аппликейшнийг бүх одоо мэдэх ёстойнуудыг зааж өгнө. Энэ YouTube сувг дээр одоо би та бүхэнд хэрхэн энэ аппликейшн руу элсэж явах юм, яаж татаж авдгийг нь заагаад өгье. За яг энэ үзэж байгаа бичлэгний чинь дор more гэдэг нэг жижигхэн конок байгаа. More дээр нь ингээд арах юм бол бичлэгний description-с гэн гараад ирнэ. За энэ чи би энэ линкээр элсэж ороод бонус аваарай гэд өөрийнхөө хүн үрдэг линкийг оруулсан байгаа. Тэгэхээр миний линкээр та бүхэн энэ аппликейшнийг татж авах юм бол referral бонус авна. За тэгэхээр энэ аппликейшн дээр хүн өрөхгүйгээр мөнгө олё гэж бодчихвол referral бонус маш чухал. За доотлолт нь Telegram community channel-ийнхаа линкийг оруулсан байна. Энэ аппликейшн хизээ Binance дээр coin гаргах юм. Тухайн үед нь та нар яаж мөнгөө татчих вэ? Тэр тухай бусад хүмүүсээс эрт мэдхийг хүсэх юм бол миний Telegram channel руу ороорой. Telegram channel дээр энэ аппликейшны тухай мэдээллүүдийг банк тавина. За тэрнээс гадна миний хувьд Монгол улсаас хамгийн хурдан, хамгийн амархан мөнгө олох боломжтой аргын тухай би бичлэг хийсэн. Тэгээд тэр бичлэгнийхаа линкийг бас энд оруулсан байна. Монгол улсаас интернетээр мөнгө олох миний шилдэг аргыг мэдхийг өсвөл энэ бичлэгийг үзээрэй гэдэг. Тэгээд та бүхэн энэ бичлэгийг бас үзээрэй. Өнөөдөр за ерөнхийдөө дүн төлбөргүй мөнгө олдог иймэрхүү аппликейшнуд бол ерөнхийдөө бол нэх мөнгө олдгоо та бүхэн мэднэ. Тэгвэл энэ бичлэгэн дээр би та нарт хэрхэн их хэмжээний мөнгө олох юм? Яаж ерөнхийдөө амьдралд хүрэлцүүс хэмжээний мөнгө олох юм? Яаж жинхэнэ утгаар нь интернетээр мөнгө олох юм? Тэр тухай ерөнхийдөө бол энэ бичлэгэн дээр харуулсан байгаа. Тэгэхдээ одоо энэ танилцуулаад байгаа аппликейшн дээр бол би үнэхээр итгэж байгаа. Яагаад гэвэл энэ аппликейшн бол одоо бүүн болж байна. Амар тренд болж байна. Тэгээд ирээдүйд юу болохыг бол би хэлж мэдэхгүй. Энэ аппликейшн дээр үнэхээр Atin network, PI networkтэй адилхан их хэмжээний мөнгө олдог боломжтой ч гэж магадгүй. За тэгээд та бүхэндээ анхаарал хандуулж цаг цаваа зарцуулсанд баярлалаа. Дараачихад дугаараараа уулзъя. Peace.